За ингээд имиташн төлөвлөлтийн хоёр тоглолт Соронзонбаатар эзэн ЗСПЛ хасын үлгүүд Галиац эзэн XZ Sharks 64-гийн тоглолтыг бэлэн болсон байна. За эдгээр бүгд өнгөрсөн жил хоёулаа Sprite Super League тоглож байсан лигийн дурсгалтай багууд. За энэ СПЛ хасын үлгүүд баг мөн энэ жил бас бүрхэн нэрлээ өөрсдөө хийчихлээ. Шинэ залуу өсвөрөөсөө хэд хэдэн тоглож байгаа багтаа ихсэн харагдаж байсан. Ингээд хоёр дараасан батганы амжтай олсон. Үүний дараагаар энэ тоглолтод бага зэрэг үүсэн талбайд нийт тоглогч зэрэг үүсэн ундрахын ясын ашиглал. За ундрах нийтдээ 25 оноо 4 самбраас өнгө 3 бөмбөгнөстэй үзүүлсэн бол түүний тоглогч энерлийн тоглохоо энерлийн тоглолт 6 оноо 7 самбраас өнгө үзүүлсэн. За үүний дараагаар мөн хасын үлгүүд багийн тоглохоо энүүдад булангийн тоглохоо амжилттай болж байна. За тоглолтын эхний 3 үед хасын үлгүүд баг тоглолтыг хэрэгжүүлж байсан. За удмаар харин тоглолтын төгсгөл үед X64 гэх нэг эргээр хэлтийг гэж хичээсэн. Гэхдээ тэнд бол хугацаа тун бага байсан. Удмаар тоглолтын төгсгөлийн мөчид бас нэг гулангийн тоглоомжтой болж байна. Энэ тоглолтоор X64-аас Sharks 64-аас даваадаш 12 оноо 5 самбар, Одон туяа 11 оноо 3 самбар, за 2 онцод амжилт 2 бөмбөг тастыг үзүүлсэн. За босноо дараас дэшнэг аваагүй СПЛ хасын үлгүүдээс ундрах өнөр заяа хутнаар бүгд 10-аас дэшнэг 3 тоглогч авсаар удмаар тоглолтод 67-55 хязгаартай хожлыг байгуулж чадсан байна. За ингээд эмэгтэй Супер лигийн тоглолтууд за нийт 5 өдөр эмэгтэй Супер лигийн тоглолтын өмнө буюу оройн 17 цагаас спортын дугаартанд явагдаж байгаа.